За танхимын тухай хуулийн хэлэлцүүлгүүдээс үргэлжилж байгаа. Энэ хуулийн төсөлтөд холбогдуулж Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан. Завсарлагатай холбогдуулж өчигдөр бид нэр оролцогч талууд, танхим, хууль санаачлагч, Улаанбаатар хотын танхим, бизнесийн төлөөллүүд гээд бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд болоод ер нь яригдж байгаа асуудал энэ хууль дээр бас учир дутагдaltaй олон зүйлүүд байна. Танхим гэдэг нь уг нь бол төрийн хүнд сурталаас бизнесүүдийг чөлөөлөх, дэмжих, хамгаалах бас ер нь дэмжих чиглэлд төр хувийн хвшлүүрийн хооронд бас холбоо суулж ажиллах энэ үндсэн чиг үүргийнхэн хүрээнд ажиллах олон зохицуултууд байх ёстой байтал ер нь яг энэ хуулийн үндсэн агуулга үзэл санааг харахад өрсөлдөөнийг хүмсэн иргэний нийгмийн байгууллага мэргэжлийн холбоодуудын оролцоог хумигдсан ер нь саяны үндсэн чиг үүрэг биш худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг нэг байгууллагад төрийн эрх мэдлийг хэрхэн яаж шилжүүлэх үү гэдэг ийм үзэл баримтлалын хүрээнд болчихё гэдгийг оролцогчид нэлээд олноор энэнд бас шүүмжилтэй байр суурь хамгийн гол оролцогч талууд бүгдээрээ эсрэг байр суурьтай. Ерөөсөө энэ санал нэгдэж байгаа зүйл байхгүй. Танхим нэг өөр зүйл хэлсэн, хууль санаачлагч нэг өөр зүйл хэлсэн, бусад оролцогчд өөр зүйл хэлсэн. Ийм нөхцөл байдалтай хуулийн төслийн нөхцөл байдал хэлэлцүүлэг болж хувирсан. Тэгээд энэ бүгдээс харахад энэ хуулийн төслийг ер нь хууль санаачлагч нь буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор эргэж өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй юм уу гэдэг байр суурь бас давмгаалж ясныг бас энд та бүхэнд бас ингэ мэдээлэл болгож хэлье.